дараагийн болгоод байна. За өнөөдөр болохоор юу гэхээр өмнөх удаагүй маань коммент дээр бас ингээд хэд хэдэн комментээр асуултууд ирсэн. Тэр асуултанд юу байсан бэ гэхээр эмнэлэгт төвлөрсөн талаар яриад үзсэн байсан. Тэрэн дээр бас дагалдууд би бас даатгалын талаар бас ярьчих юм. Ерөнхийдөө анх ингээд Японд ирж байхад шагшоо гэдэг дүүргээс ямар нэг байдлаар Хоккеншо гэдэг. Хоккеншо гэдэг нь даатгал шүү дээ. Тэгээд тэр даатгал нь ямар учиртай байдаг вэ гэхээр улсын болон даатгал хамаарах тийм эмнэлгүүдээр 50-аас 70% дэлгэрэнгүй тоог нь хэлэхгүй шүү. Гэхдээ яг ерөнхийдөө 50-аас 70% орчим сонсчихсан. Тэгээд тийм хөнгөлт идэлдэг тийм Хоккеншо байгаа. За тэгээд тэр нь яадаг вэ гэхээр анх ихэд ч мод чиний Заиро картны хугацаагаар дуустал ингээд гаргаад өгч байна. Одоо чи эхний ээлжинд жил хагас хугацаанд ирж байгаа. Тэгээд хоёр юм жил хагас хугацаанд ирж байгаа тохиолдолд тэр жил хагас хугацаагаар чинь чиний Хоккеншо чинь гараад ирнэ. Тэгээд тэр хугацаагаад ингээд чамд ингээд Хоккеншо гэдэг нэг карт гараад өгөлөө чиний нэртэй дугаартай. Тэгээд араас нь ингээд шуудан гарч чамд за ингээд жил хагас хугацаанд таны төлөх Хоккеншо чи ийм шүү гэдэг. Айгүй өндөр дүнтэй тоо гараад ирдэг. Нэг сарын 5-6-сын нэг маан ч юм уу тийм их өндөр дүнтэй тоо гараад ирдэг. Тэгээд тэрийг тийм өндөр төлөхгүй яагаад гэвэл чи сурагч тэгээд Японд ирэхээс өмнө Монголд ажиллаж байгаа нэрс учраас Монголд амьдарч байгаа нэрс учраас Японоос ямар нэгэн орлого олоогүй гэдэг таа чи тэгээд өндөр төлж чадчихгүй. Тэгээд тэрийг яадаг вэ гэхээр сургуулийнхаа чамаа хин нэг хариуцж байгаа багш байгаа. Тэгээд тэр багш дээр очиод миний Хоккеншо ингээд ийм өндөр гараад ирсэн байна. Би ингэж төлж. Угаасаа ингээд өндөр гараад ирсэн байна гэхээр ерөнхийдөө тэр хүмүүс ч ойлгоно үсээ. Оюутан хүн болгон дээр тийм асуудал гардаг учраас. За тэгээд яадаг вэ гэхээр тэр Хоккеншогоо багштай хэлээд багш ямар нэгэн зөвлөлт зааварчлал өгөх. Эсвэл чи өөрөө одоо Кьякшо эсвэл нэг тэр амьдарч байгаа дүүрэг хорооныхоо юунд очиод чөөгч хариуцж байгаа хэсэг гэж бас байгаа. Тэгээд тэн дээр нь очиод за би миний юу ингээд ийм өндөр төлтэй маа. Би ингээд Японд ирээд удаагүй байгаамаа. Ингээд тийм болохоор би энийг ингэж өндөр төлж чадахгүй. Энийг хямдхан төлмөр байна ч юм уу те. Минийхийг болохоор манай яг анх ирж байгаа 5 сингэр гарч ирээд тэгээд би сургуулийнхаа дээр хариуцж ирсэн багшд хэлээд яаж хахад сарын 1 сим болгож буулгажсэн. Тэгэхээр амар багаар бууж байгаа. Дараа нь ингээд 1-2 жил дараагийн удаагийн сонголтоос ингээд сонголтоос ахуулаад юу байдаг. Өнгөрсөн жил нь чи хэр хэмжээний одоо арбайт хийгээд хэр хэмжээний орлого олсноос чинь шалтгаалаад дараа жилийн төлөх Хоккеншо гэж төлөлт нь болгогддог байгаа. Тийм байна. Тэгээ эмгэгт үзүүлэхэд мэдээж Хоккеншо бол маш чухал. Хоккеншо байхгүй тохиолдолд чи нэг мангаар чи шүдэн асуудал байлаа гэж боддог. Чи Хоккеншо байгаа тохиолдолд чи нэг 2-3 сингэрч те шүдэ давтал боломжтой байдаг ч юм. Хоккеншо ер нь аюул хэрэгтэй. Яаж яаж байгаа тэрийг төлсөн зүгээр. Тэгвэл би шүү дээ. Би өөрөө болохоор яг оюутан баг хугацаанд Хоккеншог юм баг төлж байгаа үе гэж бодлоо. Яасан бэ гэхээр эхний нэг жилд нь жил хагас нь ингээд надаа ингээд цаад юунаас дүүргээс ингээд бүтэн гаргаад өгсөн. Тэгээд тэр жил хагас нь дуусаад би сургуулаа төгсөөд өөр газар руу нэг болсон чинь тэр газрын дүүргээс ч гэсэн надаа Хоккеншо гаргаад өгсөн. Яжагт нь ингээд яг миний орлоготой харьцуулахад шал өөр төвтэй юм гараад ирсэн байсан. Тэгээд би араас нь тэрийг хөөцөлдөж явах ингээд Японы юу ч ингээд нэг урсгалд орчхоор ингээд урсчдаг байхгүй. Тэгээд тийм завгүй байсан болохоор тэрийг ингээд хөөцөлдөж явахгүй байсаар багаад одоо миний яг Хоккены төрөлний өөрчлөгдөд өөр Хоккенд орсон. За энийг одоо хэлж болж байгаа юм уу да. Яарсан би гэхдээ энийг бол юу вэ? Нэг зав гарахаараа юу руу очиж асууж байгаа. Яарсан төлсөн зүгээр ах угаасаа энэ усаас хангалттай хэмжээний юм авч байгаа, хангалттай хэмжээний сурж байгаа учраас тэр төлөх ёстой юмуд бол төлсөн зүгээр баг гэж бодож байгаа учраас нэг завцаа сайхан нартай өдөр Хоккен авч төлдөг л байх таа тэгээд төлөх ёстой юм чи тэгээд ерөөхдөө Японд ирж байгаа хүмүүстэй хандаж ирэхэд анхнаасаа тэр Хоккен ингээд багаар ингээд юу яагаад хөрвдлөхгүйгээр тэр Хоккен чи ядаргаатай амар өндөр дүнтэй гараад ирдэг байхгүй дундаж хүний одоо орлоготой хүний дүнгээр амар өндөр дүнтэй гараад ирдэг. Тэгээд тэр нь бол оюутнууд бол амар ядаргаатай. Тэгээд тэрийг буцаагаад очиод ингээд энэ үйл явдал нь айгүй ядаргаатай байдаг болохоор тэгээ яаж хийж чад ер нь төлөөд Хоккентэй байвал айгүй хэрэгтэй эмнэлэг орж үзүүлэхэд.
За миний хувьд бол яг Японд ирээд нэх олгомоос имлэг орчихсон тохиолдол байхгүй. Тэгтээ ямар ч хэд хэдэн бас амар хүндэрсэн үедээ ингээд нэг имлэг орчихсон. Хамгийн элбэг тохиолдол нь болохоор шүдний имлэг байгаа байхгүй. Тэг. Шүдний имлэг ороход дийлэнх олох хүмүүс яд намайг яг анх ингээд Япон руу явах гэж байсан хүмүүс амар үнэтэй ингээд шүд зэнсэлтэй амар үнэтэй ингээд үс асуулгад амар үнэтэй гэж тэгдэг байсан. Тийм үү одоо ингээд яг харьцуулаад ингээд харахад хэрэв Хоккиншүү байгаа, даатгал байгаад за тэгээд бүр үнэхээр Токиогийн төв мөв амар дээд зэрэглийн имлэг биш бол ерөөхдөө нэг 2-3 сент багтаага шүдий чинь ломдоод өг. Бүр нэг ингээд суугийн имчилгээ болоогүй ингээд гүнзгийрээгүй байгаа бол тэр чинь яаслаад. Нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр Японд бол одоо ингээд эмнэлгүүд нь хүртэл яг нэг бизнесийн байгууллага шиг ажилладаг байхгүй. Тэгмээд юу вэ гэхээр чи ингээд шүдээ ингээд аль болох ингээд үрийгээл ингээд хөндрүүлээд яваад авцсан тэр чинь ингээд үнэн өссөн шүү дээ мэдээж. Чи ингээд дүнгэж ингээд шүдтэн баг зэргийн ангин жах хөдөнж очиод ингээд амдуулчих юм бол 2-3 сент л авдаг. Би яг анх яг нэг шүдээ гэсэн. Миний шүд ингээд Монголд ахтаа угсаа ингээд сургын имчилгээ ороод нэг цаашаа ингээд ороход ингээд яасан ч ингээд асуудал болчихсон. Тэгээд тэрнийх нь ломбон зүгээр ингээд сэтэрсэн байхгүй. Тэгээд тэр нь ингээд цаашаа ингээд гүнзгийрж яваагүй байсан учраас миний тэр удаагийн ломбдол болохоор нэг удаагийн ломбдол 3 сим болсон. Даатгал ороо. 3 сим. Тэгээд яг миний тэр амьдарч ирсэн дүүрэг болохоор Токио байсан гэсэн яг Токиог зах хэсэг байсан. Тэгээд сая сүүлд нэг шүдний имлэг орсон байхгүй. Тэгээд Токио биш л дээ. Токиогийн бас нэг захын дүүрэг. Тэгвэл тэнд яажсан бэ гэхээр одоо энэ ломбыг цүми моно гэдэг байхгүй. Ингээд хийцэн байгаа юм ломбыг ч ингээд хийцэн байгаа юм гэдэг утгаар цүми моно гэж ломб гэж байгаа байхгүй. Тэгвэл сүүл тэр ломдосон ломб болохоор жоохон төвхтэйсэн. Би барыг 4-7 хоног явсан. Ааруул амар хатуу ааруул нэг хацж бүр ингээд хагарцсан байхгүй. Дээдлэн тэр чигтэй. Тэгээ ингээд яг шүднийхэн хэсэг ч гэсэн ингээд эмтэрсэн. Тэгсэн чинь юу яасан? За би барыг энэ шүдийг барыг ахуулж таарах байхтай гэж бодож исэн чинь амар гоё янслаад бүр яг тэр шүднийхэн яг тэр ингээд хагарсан бүх юм ингээд амар гоё янслсан. Тэгээ би тэрийг амар үнэтэй болох байхтай гэж бодож исэн чинь ерөөхдөө нэг одоо бодохно нэг ман орчимд болсон. Тэгээ тэр нь яг нэг удаагийнх биш. Ингээд 4-7 хоногийн хугацаанд эхний 7 хоногт нь очиод өрөмдөөд тодорхой цэвэрлээд им хийгээд тэгээд дараагийн 7 хоногт очисон чинь яг миний тэр имчилжсэн тэр нэг ахлах юм чинь байхгүйсэн байхгүй. Тэгээд ахлах юм чинь байхгүй нэг юм дадлаг гэж байгаа оюутан юм шиг байсан. Наа ингэ шивтүүлснээр өөр нэг шүдий ломбтой ажил. Тэгэл за одоо нэг ломб өрөмжцэн ч тэгээд дуустал. Тэгээд нэг тэрэн дээр нэг 1500. Тэр болохоор ингээд нэг хамар гэж ухаад байсан шүд байсан учраас хөнгөн ломбц учраас 1500 болж байгаа байхгүй. За тэгээд 2 дахь 7 хоногт нь болохоор 3 дахь 7 хоногт нь болохоор яг өөр хүзүүлжсэн юмч дээр ирээд шилжсэн байсан имээ ингэж өрөмдөж аваад дахиад дараагийн юугаар хэв мэв нь аваад за тэгээд ахиж юм хийж явах. За дараа 7 хоногт ирээд энийг ингэж хийлгээрэй гэдэг. За тэгээд 4-7 хоногт болсон. Шүдний эмгэгтэй яг сүүлд нэг тэр шүдэл амтуулж байгаа. Тэгээд тэрэн дээр юу үн болон цаг хугацаан дээр юу нөлөөлж байгаа гэхээр чи хэр удаан ингэж төвчээд одоо тэр ломт хагарсан ч юм уу ингээд хурцсан шүдээ ингээд төвчээд цааш ингээд үнзгээр яваад юм бол тэр чинь үн өсөөл. Тэгээд бүр авахул бурхуудаа дараа чи юм хийлэг бүр өдөө болж байгаа. Тийм л Японы яг имлэг орсон түүх бол тийм л. Тэгээд өөр нэг бас юу байсан болохоор яг анх Японд ирж өдөж яхад ингээд чихэн дотор юм орцсон аахгүй. Доторх нь ингээд бүр амар юу агаад өвдөл мэдэрдээд ингээд чихмэгт үлэрж үлээ. Тэгээ бүр яахаа аргагүй ингээд тэгэхэд бүр таг Японд мэдхгүй сургуулийн одоо Японы одоо бидрийг хариулсан Монгол оюутнууд хариулсан багш дагуулж ирсэн. Тэгэхэд бол тэр ингээд имлэгт ороход бол нэг тэг санаа зовоодох юм бол байхгүйсэн. Амар гоё тайлбарлаад ингээд гадаад хүн бүр ингээд зөөрөөд амархан аргаар тайлбарлаад тэгээ бүр ингээд чих рүү ингээд нэг камер иргээд таны чихэн дотор чинь ингээд нэг юм байна. Таны чихэн дотор чинь ингээд ингэсэн юм гарцсан байна. Тэгээд 7 хоног та ингээд антибиотик өвчин намдаа хуугаарай. 7 хоногийн дараа буцаад ирээрэй гэх. Тэгээд яг тэр антибиотикийг уугаал 7 хоног төрөөд ерөөдөө тэр нэгээд гайг болчихж байгаа байхгүй. Тэгээ ийм уугаал намтсаж байгаа юм чинь тэгээд ерөөдөө баян ийм уугаал гэж хэцүү шүү. Тэгээд ерөөдөө Японд ингээд айлаас ингээд ядраад байгаа үедээ илүү урт цагаар унтдаг ч юм уу те. Жохон ингээд би ядрах гад ирэхээр дэлгүүрээс витамин С ч юм уу, витамин D ч юм уу айлс ингэж аваад
Тэгэд айл болох бүр өөрийгөө өвдөхгүй байх. Хэд их хард work хийхгүй байх. Тал дээр анхаарсан зүгээр шүү. Ямар ч чи ингээд өвдөжсэн насл дээр тэгээ өвдөхгүй байхын тулд айл болох баг hard work хийгээд тэгээ баг hard work хийж ингээд тэрнийхэн завар зүгээр ингээд идэт байхгүй. Өөр толгой төрхий ажиллах, юм хүмүүс сурах. Тэр тал дээрээ толгоолсон ажлуудаа айл болох өвдөхгүй байхыг хичээгээрээ. Тэгээд энд бол тэгээ ганцаараа байгаа хүмүүстүүд өвдөж юмад бүр үнэхээр хэцүү ёо. Тэгэхээр бүгдээрээ сайхан бие бодоод айл болох өвдөхгүй байхыг хичээгээрээ гэсэн үг дээ. Миний яг цайны цаг дуусч байна. Өнөөдөр амар гоё тэр нар байхгүй тэгээ өглөө нь бороо орсон. Өвдөхгүй байна. Түн л осон өвдөхгүй байна гэж байхгүй л тэгээд айл болох тэгээд өвдөөд ажлаа таслах ч юм уу тэгээ өвдөөд сургуулаа таслахын оронд яг ингээд төвчээд би бол ингээд бүр тасцуутай байсан байхгүй айл хоцрогдохгүй ажлаас таслахгүй хичээлээс таслахгүй гэдэг бүр яаж ч өвдөжсэн ингээд зүтгэждэг байсан. Гэхдээ ингээд үнэхээр тэгж юм тэсгүй би ингээд өвдөд авахгүй гэж байгаа юм. Эмнэлэг ороод айл болох юмудаа хоцрогдуулахгүй явсан зүгээр бахаа. Тэгээд тэр эмчийн бичиж байгаа юм зүгээр ингээд энэ drug store-уудаар ингээд зардаг өвчин намдах хоёр бүр тэсээр үйлчлэгээтэй байдсан шүү. Тэгээд айл болох нэг тэр drug store-оос мэдгүй юм авч ууггүйгээр айл болох тэр эмчдэр нь очиод жороороо юм аваад уувал зүгээр байх шүү. Тийм. Тэгээд явж бүгдээр амжилт хүсье. Санаа зовоод байх зүйлгүй ямар ч тэр эмнэлэг нь ороод үзээрээ эмнэлэг нь очиод эмнэлэг дээр нь очиод эмчлүүлээрээ тэгээд даатгалгүй бүр амар тоодомшгүй их дүнгээр төлөх шаардлага гардаг юм шиг байна лээ. Тэгээд тийм л тэр зүйлсүүд анхаараарай бүгдээр тэгээд амжилт хүсье. Дараагийн бүлгээр уулзлаа баяртай.